За та цээжээрээ 5 динозавр нэрлэх гээд үзээрэй. Монгол хүн болгон дор хаяж 5 динозавр нэрлэж чаддаг байх ёстой гэж би боддог. Ялангуяа бүр 5 Монгол эндемик динозавр нэрлэж чаддаг байх ёстой. Яагаад тэгэхээр манай Монголын палеонтологийн салбарт оруулсан хувь нэмэр маш өндөр. За айлв харцгаая 5 үлэг гүрвэл нэрлэх гээд үзээрэй. Магадгүй T-Rex буюу Tyrannosaurus Rex хамгийн ихэнд санаанд орж ирж болох юм. Угаасаа хамгийн алдартай үлэг гүрэл шүү дээ. Rex гэдэг нь хаан гэсэн үг. Tyranno гэдэг нь харгас дарангуйлагч гэсэн утгатай. Тухайн үеийнхээ apex predator буюу эдэж тижээлийн хэлхээний орой дээр залрах тийм амжилттай махчин буюу хувьслын явцад байгалхийн бүтээсэн хамгийн төгс хөнөөгч машин гэдэг утгаараа T-Rex их алдартай. T-Rex-тэй яг нэг цаг үед гэхдээ арай өөр байршилд буюу Монголын говьд амьдарч байсан Tarbosaurus bataar-ыг та бас тод санаж магадгүй. Учир нь тэрээр Төв Азид амьдарч байсан хамгийн том аимшигт махан эдэшт үлэг гүрвэл юм. Tarbosaurus bataar бол Төв Азийн эндемик буюу зөвхөн манай говьоос л олддог гэж болох үст динозаврын нэгэн зүйл. Эндемик гэдэг нь пандемикийн эсрэг утгатай. Газар зүйн хувьд хязгаарлагдмал буюу тодорхой нэг бүс нутагт оршин тогтнодог организм гэсэн үг. За энэ хоёроос өөр ямар динозавр таны толгойд орж ирж байна? Ер нь дэлхийд даяар хамгийн алдартай 5 динозавр нэрлэе гэвэл T-Rex, магадгүй Sauropod, Stegosaurus, Triceratops, Pterosaurus-ыг нэрлэж болно. Биш. Pterosaurus бол динозавр биш. Тэд бол нисдэг болж хувьссан мөлхөгч буюу шал тусдаа групп юм. Анатомийн хувьд шал өөр гэсэн үг. Тэд эдэж тижээлийн хэлхээний орой дээр байсан. Тэнгэрт нисдэг амьтдын хувьд. Гэхдээ тухайн үед ч гэсэн нисэж чаддаг динозаврууд мэрсэр байсан. Өндөрлөг хэсгээс нам тийш ан ав хийх байдлаар агаарт нисдэг гэхээс илүү дүүлдэг, хөвдөг динозаврууд цөөнгүй байсан. Гэхдээ тэд эдэж тижээлийн хэлхээний орой дээр байгаагүй учраас маш өрөвдөлтэй байдлаар хаж төрдөг байж. Гэвч өдгөө тэнгэрийг бараг тэр чигт нь ноёрхох хэмжээнд хүрч хувьсжээ. Өнөөдрийн шувууд бол үлэг гүрвлийн шууд удам буюу тэдэнтэй хамгийн ойрхон амьтд юм. Тэгэхээр динозавр гихч төрөл нь яг дино буюу аимшигтай дүр төрхтэй, завр буюу гүрвэл төст, мөлхөгч төст амьтан байсан уу гэдэг асуултын хариулт өнөөдөр арай өөр тайлбар руу хувьсэж байна. Өхөөрдөм бас шувуу төстэй амьтад ч оршин байж. Халуун цустай, хурдан, шалангай. За жагсаалтын 5-ыг эргээд хараад Pterosaurus-ыг хасъя гэвэл оронд нь хэн орж ирэх вэ? Velociraptor. Хурдан, сэргэлэн, ухаалаг, багийн ажиллагаа сайтай, гэр бүлсэг зан төрхөөрөө Юрий Галвын ертөнц киногоор дэлхийд танигдсан. Холливуудын хот. Гэхдээ энэ динозаврын зүйл зөвхөн Монголоос олддог. Velociraptor-ын шинжлэх ухааны нэршлэл нь Velociraptor mongoliensis гэдэг. За энэ нэвтрүүлгээр дамжуулан та бүхний цээжинд байх ёстой буюу хинч асуусан нэрийг нь цээжээрээ мэдэж байх учиртай зөвхөн Монголоос олддог онцгой 5 динозаврыг танилцуулах гэсэн юм а. Tarbosaurus-ыг угаасаа мэдэж байгаа гэж ойлгоод хасъя. Гэхдээ Velociraptor-ыг оруулчихъя. Яг тэгэхээр түүний тухай тайлбарлах зүйл зөндөө байгаа. Жишээлбэл Velociraptor яг үнэндээ ийм биш, ийм дүр төрхтэй харагддаг байсан гэх мэт. Ташрамд энэ зургийг манай Unread Media-гийн Намун зул гэдэг график дизайнер зурсан байгаа. Монголд яг манай Монголын үлэг гүрвлүүд хэрхэн харагддаг вэ гэдгийг зурдаг пали артистууд их цөөхөн байдаг. Тэгэхээр энийг зурх гэж нэлээд их юм болсон гэдгийг энэ ташрамд дурдъя. За Velociraptor-ын тухайд нэрнээс нь эхлэе. Тэр бол Raptor гэж нэрлэгдсэн анхны динозавр. Яагаад вэ гэхээр ер нь бол 19-р зуунд шувуу судлалд олзоо шүүрч барьдаг махчин шувуудыг Raptor гэж нэрлэх болсон ба 20-р зуунд Монголоос анх олдсон энэхүү Velociraptor-т үүнтэй маш төстэй шин чанар ажиглагдсан тул палеонтологийн салбарт анх удаа ашигласан байдаг ба үүнээс цааш Dromaeosauridийн овгийн динозавруудыг Raptor гэж нэрлэх болжээ. 1924 онд Roy Chapman Andrews-ээр ахлуулсан судлаачид Монголын говьоос маш олон чухал олдвруудыг олсон. Анхны үлэг гүрвлийн өндгөөс эхлээд Protoceratops-ийн өндгийг хулгайлдаг гэж андуурагдсан Oviraptor, шувуутай мөн маш төстэй нэг динозаврын гавлын яс, мөн Velociraptor-ийн бятарсан толгой болон хөлний нэг ширхэг хумс олдсон байдаг. Энэ олдвруудаас динозаврууд бол
хурдан шалмгай, бүлийн цустай, үр төлөө хамгаалдаг, оюуны болон биеийн хөгжил сайтай, амжилттай анчид байсан гэдэг дүгнэлтэд хөтөлж болох үс баримтууд уг нь олдсон. Гэхдээ пазлын зарим чухал хэсгүүд дутуу байсан ба тухайн цаг үеийн буруу ойлголтын үүл хэтэрхий зузаан байсан учраас төдийлөн тод гэрэлтэж чадаагүй. Динозавр буюу үлэг гөрвлүүд бол яг л гөрвлүүд шиг хүйтэн цустай, тийм учраас амархан ядардаг, байнгын ийм актив хөдөлгөөн хийж чаддаггүй, болих, залхуу, хойрог, тиймч амжилттай анчин биш. Ер нь бол ан нь ойртож ирэх үед л ухас хийж хаздаг. Яг л нэг матар шиг тийм амьтад гэж олонх нь төсөөлж байв. Яг тэгэхээр бидний харж байгаа мөлхөгчд ер нь дийлийнх нь тийм учраас. Дийлийнх нь баг бүгдээр хүйтэн цустай учраас. Тэгэхээр яг л өнөө цагт бидэнтэй хамт амьдран буй хевлэр явагчид шиг нэг тиймэрхүү дүрдөрхтэй гэхдээ тэдрээс арай дорой буюу тэд бол хувьслын явцад амьд үлдсэн учраас илүү хөгжингөө хөлбөр байх магадлалтай. А динозаврууд бол хувьслын хувьд хоцрогдсон учраас мөхсөн гэж үздэг байлаа. Жишээ нь T-Rex-ийг л гэхэд аврах том сүлээ өргөж дийлэхгүй чирч явдаг. Анатомийн хувьд иймэрхүү босоо байрлалтай л байж гэмээн тэнцвэрээ хадгалдаг байсан байх гэж үздэг байв. Харин энэ бүхнийг 1964 онд Джон Остромын олсон Deinonychus гэдэг олдвор оронгоор нь эргүүлсэн. Энэ бол Юрий галвын цэцэрлэг дээр гардаг Velociraptor-ын бодит хувилбар юм. Deinonychus гэдэг нь аимшигт хумс гэсэн утгатай ба үнэхээр энэ аимшигт хумсаараа Tenentosaur шиг авраг өвсөн тэжээлтнүүд рүү үсэрч авираад үхлийн шарах өгөх чадвартай байжээ. Тэд энэ хумсныхаа эрийг мохоохгүй тулд нэг хуруугаа өргөж явдаг байсан ба энэ хумсаа яг л хутга шиг ашигладаг байжээ. Deinonychus-ууд Tenentosaur-ын дэрэгдээс олноороо олдсон нь тэд сүргээрээ ан хийдэг буюу багийн ажиллагаатай тархины багтаамж томтой нь бас оюун ухаан өндөр хөгжсөн болохыг нь илэрхийлж байв. Энэ олдвор нь Джон Остромыг хувьсгал хийх маш том тайлбар руу хөтөлсөн. Остромын шав Бейкер үлэг гөрвлүүдийг сүүлээ өргөөд давхиж буй идэвхтэй амьтнаар анх зурж үлэг гөрвлийн тэрс үзлүүд номороо хуучинсаг үзэлтнүүдийг цочроосон. Түүнтэй нэгэн цаг үед амьдарч байсан Джек Хорнер хэмээх алдарт палеонтологч уг онолыг нь баттгаж Майкл Крайтонд Юрий галвын цэцэрлэг гэдэг зохиолыг нь бичгэд дэмжлэг үзүүлжээ. Үлэг гөрвлүүд хэрхэн харагдаж байсан бэ гэдэг дээр палеоартист Грегори Поллын хувьд маш их хөв нэмэр оруулсан байдаг. Зохиолыг нь бичсэн Майкл Крайтоны ширээний ном нь Грегори Поллын Дэлхийн махчин үлэг гөрвлүүд гэдэг ном байсан ба түүн дээр Deinonychus-ыг Velociraptor-ын нэг төрөл зүйл гэж ангилсан нь тухайн үедээ хэдийгээр маргаантай байсан ч Майкл Крайтон энэ номыг их сурвалж болгон ашиглаж Deinonychus-ыг Velociraptor гэж нэрлэх үндэс болжээ. Velociraptor гэдэг нэр нь өөрөө их гоё. Бүр хулгайлмаар, Холливуудын од болгочмоор гоё нэр. Зохиолчид Velociraptor гэдэг нэр нь маш их таалагдсан гэдэг. Хурдан хулгайч эсвэл хурдан шүүрэгч гэсэн утгатай энэ нь ухаалаг, шалмгай, аюултай махчны дүрд яг тохирсон бөгөөд сонсоход ч бас тийм сүрлэг, кул. Гэвч жинхэнэ Velociraptor нь ердөө цацагт хяруул шиг жижигхэн бас өдтэй амьтан байв. Харин кинонд хүнтэй ижил өндөртэй айдас төрүүлэх үйц үзэгчдийг түгшээж хаалгыг өөрөө онгойлгож чаддаг, багаар ажиллаж чаддаг, хүн шиг ухаалаг дайсан хэрэгтэй байлаа. Velociraptor-ыг энхүү үлэг гөрвлийн ертөнцийн чон мэтээр дүрсэлсэн нь киног үнэхээр амжилтад хүргэсэн гол хөшөөрөг болж чадсан. Энэ үеийг динозавруудын сэргэн мандалт гэж нэрлэдэг. Үлэг гөрвлүүд гэж бидний төсөөснөөс шал өөр. 170 сая жил ноёрхохдоо маш хөгжингүй болж хувьссан, бүлийн цустай, ухаалаг, нийгмийн харилцаатай, өндөр түвшний анчид байсан гэдгийг дэлхий анзаарч маш том ертөнцийн үе хаалга нэгдсэн. Нэг талаасаа pop соёлд оньхүү од болж байхад нөгөө талаас бас шинжлэх ухааны судалгаанууд улам хүчтэй давалгаалсан. За одоо бидний харж байгаа олдвор бол 1971 оны 8 сарын 3-нд Монгол Польшийн хамтарсан экспедиц Өмнөгов аймгийн Болгон сумын Төгргийн ширээ гэдэг нэлээд алдартай Монголын нэлээд алдартай олдворт газраас олдсон. Хоорондоо тэмцэн ноцолдож байгаа дарагдаа хадгалагдсан хоёр үлэг гөрвлийн онцгой ховор үзмэрийг та хэд харж байна л да. Маш гайхамшигтай. Бүх хүмүүс палеонтологи сонирхдаг хүн болгон бодитоор нь үзхийг хүсдэг. Энэ олдврын онцлог эсвэл гайхамшигтай шинж чанар нь юу вэ гэвэл Velociraptor гэдэг тэр хөвцөн байдалтай энэ тоёхон мах эзэд үлэг гөрвөл
Энэ өөрөө их идэвхтэй анчин үлэг гөрүүл байгаа махаж. Авирафт Protoceratops гэдэг тэр өвсөн эцэд үлэг гөрүүлийг барих гээд нөгөөх нь бас амьд үлдэх гээд хариу тэмцэлж байгаа байдлаар хадгалагдж үлдснээр энэ их онцлог л доо. Protoceratopsийн толгооноос нь хоёр гараараа бариад хоёр гар гэж урд мөчөөрөө те хойд мөчний тэр онцгой хурц хуухамсаараа хүзүү гизсүүн дайран довтолж байгаа байдалтай хадгалж үлдсэн энэ олдрыг та бүхэн жинхнээр нь бодитоор нь үзье гэвэл сайкон дээр явуудаж тэндээс жинхнээр нь үзэх боломжтой. Сонирч хүмүүсийн баяр сайкон иргэн ирлээ. Шинжлэх ухаан бол зөвхөн мэдлэг биш. Энэ бол бидний бүтээж буй ирээдүй. Өнгөрснөөс суралцаж ирээдүйг таамаглах арга ухаан. Шилдэг эрдэмтдийн шилмэл илтгэлүүд, тархит хэлж, харах өнцөг өөрчлөх хэлэлцүүлгүүд, үзэсгэлэн, воркшоп, үзвэр үйлчилгээ, туршилтууд, шинжлэх ухаанд шимтгэж, залуу хойч үе, ирээдүйн боловсон хүчин, сониучсан гар нэгдсэн судлаач, нийгэмлэг, байгууллага, клуб, хүрээллүүд. Энэ жил илүү олон зочид, илүү олон сэдв, илүү олон илтгэл, илүү олон агуулга таныг хүлээж байна. Таны өмнө хизээж харж байгаагүй палеонтологийн олдврууд, Science Fair-ийн бүтээлүүд, оролцогч бүхэн бэлэгтэй, онцгой оролцогчид бүр олон бэлэгтэй. Та гэртээ мэдлэг өөртлөн хараарай. Харин ирэхээс өмнө сониуч зангаа мартуузай. Сайкон 2026. Protoceratops бол бидний цээжинд байх ёстой хоёр дахь үлэг гөрвөл. Монголын говьос маш элбэг олддог учраас палеонтологчид түүнийг цэрдийн галвын хонь гэж хочилдог. Үнэхээр хонь шиг биетэй, сүргээрээ амьдардаг энэхүү өвсөн тижилтэн нь эвэрт үлэг гөрвлийн өвөг боловч нүүрэн дээрээ том эвэргүй харин дагзны хэсэгтээ ясчсан том захтай байв. Түүний тотмит хүчрхэг гушуун хатуу ургамлыг тасдаж идэхэд зориулагдсан байжээ. Энэ өхөөрдөм амьтад Берингийн хоолойгоор нүүдэллэн Хойд Америкт очих хүртлээр Triceratops болон хөвсөж хамгийн хүчирхэг өвсөн тижилтэн болсон түүхтэй. T-Rex-тэй тулалдах хэмжээнд томорч аюулт эврийнхээ тусламжтайгаар хинээс ч үл айх зоригтой болжээ. Харин Монголоос олддог endemic Protoceratops нь эвэргүй, гэхдээ говийн нөхцөлд ургах хатуу өвс ногоонуудыг зулгах хүчтэй эрүүтэй байсан. Түүний энэ өвөрмөц гавлын яс шувуу мэт хушуун олон домгийн их сурвалж болсон байх магадлалтай. Хэрвээ та 1000 эсвэл 2000 жилийн өмнө амьдарч байгаад ийм яс олвол юуд солих байсан бэ? Монголоос олдоод жингийн цуваагаар худалдаачнаас баячуудын цуглуулгад очсон нууцлаг яснууд нь луг төст домгийн амьтдын нотлогоо мэт ашиглагдаж байсан бол Protoceratopsийн яс нь грек төрч грифин, энэтхэгт төрч гаруда буюу гард болсон байж болох тухай археопалеонтологийн таамаглалууд байдаг. Protoceratopsийн бүтэн нэр нь Protoceratops andrews. Гэхдээ түүнийг олсон Roy Chapman Andrews яг үнэндээ палеонтологч байгаагүй. Тэрээр халим судлаач байсан. Маш сонирхолтой нь Америкийн байгалийн түүхийн музейд шал угаах ажил байсан ч хамаагүй хийе гэж ороод захирал болтол твшсэн түүхтэй. Түүнийг бодит амьдрал дээрх Индиана Джонс гэж болох ба тухайн үеийнхээ хамгийн агуу хайгуулч шинжлэх ухааны од нь байлаа. Тэрээр алдарт банкир JP Morgan болон газрын цосны магнат John Rockefeller-с санхүүжилт босгоод хаа байсан Монгол руу явсан шалтгаан гэхдээ юу байсан бэ? Andrews яг үнэндээ үлэг гөрүүл хайж яваагүй. Эртний хүний мөрөөр буюу хамгийн анхны хүн Африкт биш Төв Азиас гаралтай гэдэг онол тухайн үед байж. Энэ нь түүний багш Henry Fairfield Osborne-ийн онол бөгөөд тэрээр Төв Азийн цаг уурын эрс өөрчлөлт нь эртний мичийг амьд үлдэхийн тулд босож алхах, оюун ухаанаа хөгжүүлэхэд хүргэсэн гэж үздэг байж. 1920-ад оны ихэр Хятад болон Өвөр Монголын нутгаас эртний хөхтөн амьтдын чулуужсан яс ихээр олдож, эмийн сангуудад лууны яс нэрээр зарагдж байв. Хэрв Өвөр Монголд ийм их олдвор байгаа бол хойд зүгт буюу манай Монголын нутагт илүү эртний, илүү чухал олдврууд байх ёстой гэсэн хүлээлтийг үүсгэжээ. Ийхүү Andrews хүн төрөлхтний үлгийн нутгийг олж багшийнхаа онолыг батлах гэж Монголыг зорьсон байдаг. Түүний экспедиц бол тухайн үеийнхээ хамгийн өндөр өртөгтэй, хамгийн сайн зохион байгуулалттай шинжлэх ухааны төсөл байсан. Америк болон Хятад Монгол ажилчид нийлсэн 40 орчим хүнтэй баг дотор палеонтологч, геологч, газрын зураг зүйч, гэрэл зурагчин, оператор, техникчид багтаж байв. Тухайн үедээ Dodge гэдэг машинаар Монголын говийг туулна гэдэг нь өөрөө маш адал явдалтай оролдлого байлаа. Үнэн дээр Andrews баян цагийг гэж анханасаа
зорж очоогүй. 1922 онд тэдний экспедиц замаа алдаж шатхуун нь дуусах төгсөн үед тэд холоос нэг тийм улаан өнгөөр туяаран харагдах хавцал олж харжээ. Нар жаргах үед элсэн толгод нь яг л дүрлзэж буй гал шиг харагдаж байсан тул Эндрюс түүнийг Flaming Cliffs буюу улалзах цонж гэж нэрлсэн байдаг. Энэ газар одоо маш алдартай бөгөөд жил бүр мянган жуулчид зорин очдог газар болсон. Экспедицийн гэрэл зурагчин J.B. Shackelford тохиолдлоор тэр улаан элсэн дундаас нэг жижиг гавлан яс олсон нь хожим алдарт Protoceratops болж тарсан. Үүнээс л баян цагийн палеонтологийн гайхамшиг эхэлсэн төвхтэй. Монголын говийн нэг чулуу гүшгэлэхэд тэр нь үлэг гөрвлийн өндөг байх маш өндөр магадлалтай байдаг буюу манай Монголд үлэг гөрвлүүдийн олдвор яагаад тийм ихээр олддог вэ гэхээр энэ манай эрс тэрс уур амьсгалтай холбоотой. За Монголын говьс үндсэндээ 150-аас нэг 65 сая жилийн хооронд амьдарч байсан эртний одоо үлэг гөрвөл амьд одоо бүлгэн болсон одоо за 4 том формац уу за хоорондоо 10 сая жилийн хугацаатайгаар үндсэндээ тунж тогтсон хурц хуримтлаас олдож байгаа одоо нийтдээ нэг 90 орчим төрлийн одоо үлэг гөрвлүүд олддог. Бидний одоо хамгийн сайн мэдэх одоо Баянзэг олдорт газар гэхэд бол тэр Баянзэг олдорт газар бол салхины үүсэл гаргалтай хорц учраас яг гинти маягаар хадгалагдж үлдсэн амьтад олддог. Одоо бидний сайн мэдэх Protoceratops юу өнгөрт үлэг гөрвлийн 15 зулцаг байна. За ноцолдож яваад хадгалж үлдсэн махан болон өвсөйдч хоёр үлэг гөрвлийн тулаан мэт тийм одоо олдврууд байж байна. За тэр болгонтой холбоотойгоор тухайн амьтны одоо юу гэдэг хэдийгээр 100 200 ширхэг одоо яг прото өвөрт үлэг гөрвөлтэй холбоотой үлэг гөрвөл олдвор олддог ч гэсэн 100 гол өөр гэсэн үг. Маш өөр хадгалалтай. Дээшээгээ доошоогоо тэмүүлсэн эсвэл хажуугаар авдиж байгаа эсвэл 2-ороо 3-аараа эсвэл одоо 4-нд хүртэл 15 ширхэг хүртэл олдсон юм тохиолдол байдаг. За энэ бол Protoceratops үлэг гөрвлийн 15 зулцганы олдвор байгаа. Тэгээ үүрэндээ ингээд 15 зулцаг нэг дор хадгалагдаж үлдсэн байдалтай. Тэгээ бүгднгийнх нь харсан чиглэл нь одоо наашаага буюу бүгд нэг чиглэлээр харсан байдалтай ийм олдвор 1990-ад оны үед олдсон байдаг. Төргийн ширээ буюу одоо Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Төргийн ширээ олддог газраас 1994 онд олдож 2011 онд олон нийтэд дийлгэсэн байдаг байхгүй. Тэгээд энэ олдвор нь юугаар онцлог юм бэ гэхээр энэ бол яг одоо Protoceratops гэдэг энэ үлэг гөрвлийн өсөлтийн судалгаанд маш том хувь нэмэр оруулсан. Мөн өсөлтөөс гадна тэр амьтны зан характер, амьдралын зан үйлийн талаар маш том шинжлэх ухааны мэдээлэл өгсөн ийм олдвор байгаа. Тэгээд энэ бол хэдий жижигхэн харагдаж байгаа ч гэсэндээ ер нь бол өндөгнөөсөө гараад нэг ойролцоогоор 6 сар орчим болчихсон байсан ийм амьтад байгаа. Тийм учраас яг энэ дээрээс судлаачид юу гэж үздэг вэ гэхээр Protoceratops гэдэг энэ үлэг гөрвөл маань одоо ингээ орчин үеийн ихэнх хөвгтэй амьтан дээр ажиглагддаг шиг үр төлөө үүрэндээ хасарч хамгаалж тижээдэг байсан. Энэний нэг бас нэг нотлохоо болж өгдөг. Тэгээд энэ 15 зулцганы энэ олдвор маань бол Монгол Улсын соёлын үеийн тухай хуулиар хосгүй үнэт зэрэглэл багтдаг. Маш ховор. Ер нь Монгол улс гэлтгүй дэлхийд хэмжээний юм нэлээд ховор олдвор учраас энэ бол тэр зэрэглэл багтаасан байдаг. Энэ олдворыг болохоор одоо Сайкон дээр бас бид дэглэж үзүүлнэ. Яг энэний бүтэн тайлбартай тийм зүйлийг гаргана. Protoceratopsийн зулцгуудтай төстэй буюу мөн л бөөнөрөө хамтлагаараа элбэг олддог зулцгууд бол Pinacosaurын зулцгууд. За бидний цэжлэх ёстой 3 дахь үлэг гөрвөл бол Pinacosaur grangeri. Pinaco гэдэг нь пилта гэсэн утгатай. Энэ нь түүний пилта шиг хуягтай холбоотой. Grangeri гэдэг нь Эндрюсийн экспедицийн ерөнхий палеонтологч Walter Grangerийн нэрийг авсан хэрэг. Түүнтэй ойролцоо төрлийн зараа пилта, цагаан тэг, тарих болон сайхан гэдэг нэртэй хамаатнууд нь бас олдсон. Харин түүний овгоос хамгийн алдартай нь Ankylosaur. Амьд танк гэж хочилж болох үз энэ үлэг гөрвөлтэй хинч муудалцахыг хүсдэггүй байв. Эрдэмтэд Ankylosaur-ын хуйгийн бүтцийг судлахад энэ нь өнөөгийн бидний хэрэглэдэг сумнаас хамгаалах хантаацтай маш ижил төрлийн сүлжмэл ясан бүтцтэй болохыг тогтоосон. Түүний хамгийн аюултай зэвсэг бол яс өөрүүлэгч сүүл. Насан турш Ankylosaur-ын сүүлний цохилт 364 мегапаскал хүч гаргаж чадна.
Энэ нь Тиранозавр Рекс шиг авраг махчны шилбэний ясыг яг л шил шиг үерүүлж дотор цус алдалтаар өхүүлэх чадaltaй байсан гэсэн үг. Хэрв дайснаа тонгоох үед нь толгойроо цогсон бол гавлын ясыг нь шууд хэдийн хэсэг болгон бутлах аюултай байв. Түүний биеийг бүрсэн хуйг нь зөвхөн хавтгай яс биш. Зарим хэсгээр хурц үзүүртэй ясан өргөснүүдтэй байсан. Махчин амьтан түүн рүү дайрч дээрээс нь хазах гэж оролдох үед эдгээр ясан өргөсүүд нь махчны эрүүг нэвт сүлбэж эсвэл буйлыг нь сийчих зориулалттай байв. Тэр бол барьж идэхэд хамгийн тохиромжгүй идэх гэж оролцсон амьтнаа тамлан зовоож чадах өргөст танк байсан ба түүний хамгийн эмзэг эрхтэн байж болох нүдрүүнч халдаж чаддаггүй байсан нь түүний ясан зовхтой холбоотой. Бусад бүх амьтдын зовх зөөлөн эдээс бүрддэг бол анкилозаврын зовх нь хүртэл хатуу яс байв. Тэгэхээр нүдээ анихтал тэр чигтээ нөхгүй ясан хэрэн болон хувирна гэсэн үг. Харин анкилозавраас 8 сая жилийн өмнө Монголд амьдарч байсан пинокозавр арайч ийм аимшигтай том биш, 2 дахин жижиг байсан ч өөрийгөө хамгаалах механизм нь өвөрмөц байв. Анкилозавр ганцаараа байсан ч алзахгүй байсан бол пинокозаврууд сүргээрээ амьдарч аюул тулгархад нэг дор бөөгнөрч хуйгт нуруунуудаараа хан үүсгэж махчтаас хамгаалдаг байж. 2023 оны судалгаагаар пинокозаврууд арай шувуу шиг биш ч гэсэн хевлэр явгчдаас харьцангуй өндөр хөгжсөн төвөнх буюу дууны аппараттай байжээ. Энэ нь тэднийг архирах юм уу жиргэх хоёрын хооронд нэг тийм өвөрмөц дуу аваа гаргаж хоорондоо холбоо тогтоодог байсныг илтгэнэ. Тийм учраас түүнийг хуйгт дуучин гэж очлох болсон байна. Пинокозаврын ясан хуйгнаас хэд дахин нягт ясан тухтай нэг үлэг гөрүүлвэ. Тэр бол пахицефалозаврууд. Пахи гэдэг нь зузаан, цол гэсэн утгатай, цефало гэдэг нь толгой, утгачлбал цул толгойд динозаврууд гэсэн үг. Тэдний өсвөр үеийн нэг гавлан ясан яг л лууны толгойг санагдуулна. Палеонтологчид уг олдврыг судалж дуусаад музейд үзүр болгон шилжүүлэхдээ энд ямар нэр өгөх вэ гэдэг дээр хүүхдүүдээс санал авахар болоход Harry Potter-ын фэнүүд давмгайлж Dracorex Hogwartsia гэдэг нэр өгөхөр болсон гэдэг. Пахицефалозаврын олдврууд их ховор байдаг тул тэднийг энэ тухаараа юу хийдэг байсныг эрдэмтэд одоо хүртэл бүрэн тайлбарлаагүй байна. Та юу гэж бодож байна? Тэд энэ тухаараа юу хийдэг байсан бол? Энэ өвөрмөц динозаврын тухай мэдлэгийн харанхуйг гэрэлтүүлэхэд Монголын олдврууд чамгүй үнцийг нэмэрлсэн. Жишээлбэл Homolocephalae, Goyocephalae, Prenocephalae, Tylocephalae, Amptocephalae хамгийн сүүлд Zavacephalae. Энэ ундаас хамгийн сүүлд олдсон Zavacephalae римбучигийн судалгаа өнгөрсөн жил шинжлэх ухааны ноён оргил Nature дээр хэвлэгдсэн. Энэ сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлнэ гэдэг спортоор бол дэлхийн аваргаас алтан медаль авахтай адил. Тэгэхээр энэ судалгааны баримтууд ямар үн цэнтэй вэ гэдэг нь ойлгомжтой. Тус өгүүллийн 1-р зохиогч доктор Чин Зориг судалгааны тухай энгийн танин мэдэх үе нийтлэлийг манай хагас жил тутмын гижүүэ сэтгүүлд зориулж илгээсэн байгаа. Та бүхэн захиалгыг хүсвэл description дээрх линкээр ороод захиалаарай. Сүүлчийн галав юулалт буюу солирын мөргөлдөөнөөр үлэг өрөвлийн эрен өндөрлөхөөс өмнө цул толгойтнууд 4.5 м урттай 450 кг хүртэл жинтэй насанд хүрсэн хүнээс өндөр байсан бол Монголоос олдсон Zavacephalae нь ердөө 90 см орчим урт 9 кг орчим жинтэй байжээ. Хурдан байгаа биз? Гэхдээ Монголын говьоос үргэлж ийм жижигхэн өхөөрдөм амьтад олдоогүй. 1965 онд нэмэгт хэмээх алдарт давхаргадаснаас үлэг гүрвлийн 2.4 м урттай аврах том гар олдсон. Тухайн үед эрдэмтэд түүнийг юуны гар вэ гэдгийг нь тодорхойлж чадаагүй. Махчин үлэг гүрвэл гэж бодсон. Гэтэл хамгийн аимшигтай махчин үлэг гүрвэл болох T-Rex-ийн урд сарвал гэхэд ердөө 1 м урттай байдаг. Гэтэл 2.4 м урттай гар ямар амьтных байж болох вэ? Пазлын дутуу хэсгүүдийг ирээдүйн судлаачдад үлдээсэн ч тухайн үеийн палеонтологчид энэ олдврыг Deinocheirus mirificus гэж нэрлэжээ. Ер бусын аимшигтай гар. За үлэг гүрвлийн олдврууд бүтнээрээ олдох нь бас их авар байд юм байна. Ингээ хэсэг хэсгээрээ олддог. Яг л пазлын нэг хэсгүүд ингээ гарч ирдэг шиг. Энэ олдврууд яаж ингэж олдоод тэр нь хаана судлагдаад
шинжилгээ хийгддэм бэ гэдгийг би өөрөө сонирхдаг байсан чинь Монголын шинжилгээ ухааны академийн палеонтологийн хүрээлэн дээр техник боловсруулалтын лаборатори гэдэг юм өрөө байт юм байна. Маш сонирхолтой өрөө хэдүүлээ хамтдаа орж танилцъя. Одоо та бүхний энэ харж байгаа энэ олдор бол нэг 90 орчим сая жилийн өмнөх цаг хугацаанд хамаарах жижиг махрын цэцлэг гөрвлийн олдор дээр манай хамгийн туршлагатай техник боловсруулагч Отгон Жаргал ах маань ингээд техник боловсруулалт хийгээд сууж байна. Техник боловсруулалт гэдэг нь ямар учиртай нэр вэ гэхээр энэ хээрээс олдсон палеонтологийн олдорыг хамгийн түрүүнд их хурдснаас нь салгана. Энэ бол маш олон сая жилийн насжилттай учраас олонх тохиолдолд ер нь ихэнх тохиолдолд бол маш их үүрсэн бутарсан байдалтай байдаг. Одоо та бүхний харж байгаа бол энэ цагаан хэсэг нь бол нөгөө үлэг гөрүүлийн маань яс харагдаж байна. Тэгээд энэ үлэг гөрүүлийн яс маань агуулгч хурцтайгаа адилхан өнгөтэй болцдог. Нэгдүгээрт хамгийн том хүндрэл, хоёрдугаарт маш их бутарсан байдаг учраас бидэнд лабораторийн нөхцөлд маш тайвнаар техник боловсруулалт хийх тийм шаардлага гардаг. Энэ бол өөрөө цаг идсэн ажил байхгүй. За ингээд төвж авсныхаа дараа мэдээж ийшээ ингээ харагдаж байна те. Төвж авсныхаа дараа олон жижиг хэсэгт үүрсэн бутарсан байж байвал бэхжүүлэлт хийсний дараа хооронд нь эвлүүлэн наах буюу пазл одоо пазлт нь гэж ярьдаг шүү дээ. Хэсгүүдийг эвлүүлэн наах ажил хийгдэж байна. Манай энэ хийгдэж байгаа ажлын үндсэн гол философи бол бид энэ олдврыг хамгийн анх ямар хэлбэртэй, ямар шууд өрстэй зүйл байсан тэр анхдагч байдал руу эргэн сэргээхийг олдож байгаа. Тэгэхээр бид хацаар иж бүрдэл сайтай олдвор бол маш гайхамшигтай. Гэхдээ иж бүрдэл сайтай олдвор олдохгүй байна гэхэд эндгээрийг судлахгүй хайна гэсэн үг биш. Заавал харьцуулж ягаад шинэ мэдлэг үйлдвэрлэдэг юм аа гэдгийг та бүхэнд хэлье. Хожим Денохирусийн бүтэн арга яс нь олдож 2014 онд судалгаанд хэвлэгдэхэд дэлхийн нийтээрээ гайхширсан. Аюултай махчин гэж бодож байсан Денохирус нь олон төрлийн амьтны шинжийг өөртөө агуулсан байв. Нуруундаа тэмээник шиг бүхтэй эсвэл дарвалтай, тэгсний нугас шиг хавтгай хушуутай, сүүлний үзүүртэй шувуу шиг өдтэй байсан байж магадгүй. Ясан бүтцэн үнийг илтгэдэг. Отон шувуу шиг хавтгай хумстай бөгөөд энэ нь намагтай газар шигдэхгүй явхад зориулагдсан. Гэхдээ маш авраг биетэй буюу 11 м орчим урттай энэ бараг л тарбозавртай ойролцоо гэсэн үг. Түүний авраг сарвуунууд нь мах идэхэд бус харин намаг балчигтай газраас ургамал түүх загас барихад зориулагдсан байжээ. Түүний ходоодноос 1000 гаруй жижиг чулуу гастролит болцсон. Тэрээр шүдгүй байсан тул ушуугаараа хоол иддэг байсан тул хоолоо боловсруулахын тулд гидсэндээ байх чулууг ашигладаг байжээ. Яг л өнөөдрийн шууд шиг. Хамгийн сонирхолтой нь эдгээр чулуунуудын дунд загасны яс хайрс байсан нь түүнийг зөвхөн өвс биш харин загсаар хооллдог холимог тижээлтэн байсныг баталсан юм. Хэрв тэр олдвор олдоогүй бол бид Денохирусыг одоо хүртэл аимшигтай махчин гэж бодсоор байх байлаа. Денохирусын энэхүү аврах том 2 гарны олдврыг та бүхэн Сайкон 2026 ивент дээр боддоор харах боломжтой. Зургаад харуулаарай. Алдаж болохгүй алтан боломж. Денохирусын олдвор бол Монголын палеонтологийн салбар ямар их нууцыг хадгалж буйн тод жишээ юм. Нэгэн цагт зөвхөн аимшигт гар төдий байсан бол өнөөдөр тэрээр Монголын цэрдийн галвын экосистемийн хамгийн өвөрмөц чимэг болжээ. Энэ 5 эндемик үлэг үрэл бол зөвхөн чулуужсан яс биш. Харин бидний өнгөрсөн үеийн амьд түүх юм. Монголын олдврууд дэлхийн шинжлэх ухаанд ямар чухал байр суурь эзэлхийг сануулж байна. Манай говийн палеонтологийн гайхамшиг дуусашгүй бөгөөд энэ агуу нээлтүүдийн үлгийд үүнээс ч илүү сонирхолтой нээлтүүд хизээ нээгдэхээ үлээн буй. Одоо та 5 үлэг үрвэл нэрлэх гээд үзээрэй.